Дэлгүүрийн урдуур явсан хүмүүс бол манай хоргыг анзаарсан баг. За анхны өдөр болохоор энэ хоргонд маань 250 шиг шар байсан. Монгол улсын хэмжээнд нэг жилд 250-аас 300 бүхний харт ховдрын тохиолдол бол онцлогдож байгаа. Тэгэхээр үүний 80% нь бол хожуу шатанд онцлогдож байгаа гэдэг нь бол маш сэтгэл эмзэглэмээр юм тоон үзүүлэлт байгаа. За тэгээд энэхүү шар маань ингээд өдөр ирэх тусам хагараад ингээд багасж байгаа нь бидний энэ компанид ажлын хүрээнд энэхүү одоо өвчний талаар мэдээллийг аваад эрт илрүүлгийн хувь маань илүү нэмэгдээд тэр одоо хожуу шатандаа илэрж байгаа 80% маань илүү буураад бүгд ингээд эрт илрүүлээд эдгэрдэг байгаасаа гэсэн юм утгыг бол илэрхийлж байгаа. Яагаад ингээд 80% нь хожуу шатандаа онцлогдоод байна вэ гэхээр хөө хэрхэн шалгах талаар мэдээлэлгүй байна. За яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг мэдээлэлгүй байна гэсэн үзнээс хөө always check буюу сардаа шалгах гэсэн компанид ажиллаа эхлүүлэхээр болсон байгаа. Эмэгтэйчүүд бидэрт ингээд сарын тэмдэг сар болгон ирдэг шиг те бид нар тэрийг ингээд чухалчилж авч үздэг шиг бас яг хөхөө ингээд сар болгон чухалчилж авч үзээд те сар болгон түүнийг шалгаж энэ эрсдлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлээсэ гэсэн үднээс бол хэрэгжүүлээд явж байгаа. Бүтээгдэхүүнүүд дээр маань бол энэ QR болон энэ хөхний орт хавдрын эсрэг тууз маань байршсан байгаа. За ард бас энэ QR маань харагдаж байгаа. Тэгэхээр бүсгүүчид маань энэ QR кодыг уншуулад те яг энэ хөхний орт хавдар гэж яг юу юм хэрхэн энэс урьдчилан сэргийлэхийн гэх мэтчлэн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгээд бидний яг өдөр тутамдаа хэрэгжүүлж байгаа энэ жижигхэн дадлаас те бид нэр ингээд энэхүү эрсдлийг заавал дайрахгүйгээр ториод гарах боломж бас байгаа. Тэгэхээр бүгдээрээ хөхөө сардаа шалгаж хэвшээрээ.